Сэтгэлийн автобус. Зохиолыг бичсэн Ким Ю. Зургийг зурсан Су Бүки. Мянган өсөл. Тосгоны автобусны рил үсэг алга болчихоо. Солонгос хэлээр тосгоны автобусыг Байлбос гэдэг юм л да. Сар хүртэл нойрсон харанхуй шүн болсон явдал байлаа. Жолооч байгаах гайхан толгоогоо гэлжийлгэв. Бавгаах уул нь өөр нэртэй хэдий ч биер хөтгөн бөгөөд бонцгор бүр хідүү болохоор түүнийг бавгаа гэж дууддаг байв. Бавгаах алга болсон рилийн эрэлт гарлаа. Дөөнүүдийн эргэн тойронд харлаа. Суудлуудын завсраар хайлаа. Цонхнуудын доогуур шагааж хайсан боловч рил хаач байсангүй. Унсан шүдний урам шиг хоосон харагдаж байх чинь бавгаах рилийг орлуулах зүйлийг хайж эхлэв. Цөнхөн дотроо ухаж үзлээ. Баашны хайрцаг дотроо онгичиж үзлээ. Овоолтоо хаягдал дотор хүртэл хайж үзлээ. Юу ч болсон түр энийг л наачхий да. Тэр нь овоостой хаягдал дундаас олж авсан нэгэн цонхны жижиг бодон хүрээ байлаа. Бавгаах уй үсгний доор цонхны жижигхэн хүрээг тогтоо. Ингээд тосгоны Байлбос сэтгэлийн Мамбос болж хуурлаа. Эхний зогсоол дээр богц барьсан эмээ нуруугаа даран автобусан суулаа. Дараагийн зогсоол дээр нүдний шилтэй ах эвшээлхэн суулаа. Тэрний дараагийн буудал дээр балгаатай өвөө санаалдан автобусан суулаа. Бавгаах бүгдтэй найрсгаар мэндэлсэн боловч түүнтэй мэндэлсэн хүн байсангүй. Өө бавгаах даруухан хөдлөлгүй хүлээлээ. Жинсэн өмдтэй ихч туулайн бөөр самар шиг толгойтой хүүгээ дагуулan яаран ирж байв. Ярлгүй сууцгаа бавгаах санаа тавин хэлв. Жинсэн өмдтэй ихч суудал хайж суух гэж яарсаар байв. Өдөр бүр ижил хүмүүс яг ижил цагт автобусанд суудаг байлаа. Худалдаа ихээр явдаг эмээ өөч суун. Ажилдаа явж байгаа ах эгч нар ч суун. Өдөр бүр тааралддаг мөртлөө тэд нэг ч үг дууралгүй зөвхөн цонхоор гадгаш ширтэн сууцгаана. Гинт автобусны урдуур амьтад ар араасаа цөрөн зам готлов. Бавгаах жолооны хүрдээ чангатхан тоормсоо гიშгэв. Хөөе, болрох шахлаа. Бавгаах сандарч зочирцсан байснаа тайвширлаа. Өсгөний орон тогтоосон жижиг бодон хүрээ санжигнан совлож байхыг тэр анзаарав. Бавгаах тогтоосон жижиг хүрээ унчхвэ хэмээ болгоомжлон аажихан жолоодлоо. Чимээгүй сууж байсан хүмүүс дуу шүү оров. Бавгаа жолооч яасан удаа явдаг юм бэ? Арай хурдан явж өгөөч. Энд чи яасан цухалдмаар юм бэ? Ямар нэгэн асуудал гараа юу? Бавгаах өнөө өглөө тохиолдсон явдлыг хэлж өглөө. Тэгтэл хүмүүс дахин шүүгэлдэж эхлэв. Бид нар тосгоны Маал автобус биш, сэтгэлийн Маам автобусан суусан юм байна шүү дээ. Тэгвэл хэн рилийг аваад явсан юм бол доо? Хоо, ийм юм бас байдгаа. Бавгаа жолооч. Тэгвэл аажихан явцгаая. Хүмүүс бие рүүгээ харцгаан ярилцаж байлаа. Хол амьдардаг аачаа сонцглоо. Богцтой эмээ хүүхдэд жихэр өгөв. Жинстэй өмдтэй ихч хүүхэд хоёр инээмсэглэв. Өө, танд малгай гой зохиж байна.
Нүдний шилтэй ах эрхий хуруугаа гоцоолгов. Нүүд нь ховцсон байхыг харахад өчигдөр орой болтол ажилласан бололтой юм аа. Малгайтай өвөө өрөвдөн хэллээ. Тэр үед цонхоор цэцгийн дэлбээ хийсэн орж ирлээ. Богцтой эмээгийн богцон дээр, жинс өмдтэй эгчийн өмдөн дээр, нүдний шилтэй ахын нүдний шилэн дээр, малгайтай өвөөгийн малгай дээр, цэцгийн дэлбээ зөөлөн булаа. Ма, до, го, чи, пе, о, соё. Туулын буур самар шиг толгойтой хүүхэд чанга дуугаар тод хэлв. Энэ нь суудлын төшлөг дээрх сурчлагын самбарт бичигдсэн үг байлаа. Цэцгийн дэлбээнүүд араасаа хийсэн орж ирж, гар дээр, хамар дээр, гутлан дээр тогтон буу. Дасганы автобус том дээрх буудал дээр зогсоход хүмүүс суудлаасаа босцоолоо. Маргааш дахиад уулзъя да. Баяртай. Болгоомжтой яваарай. Бүгдээрээ хичээцгээе. Багах хагас сарнуудаараа инээмсэглэн мэдчлээ. Цэцэг шиг гэгээтэй өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Дасганы автобус тэр өдрийн турш цэцгээр хужигдсан замаар дахин өнгөрлөө. Тэр бол релийн оронд жижиг бодон хүрээ тавьсан сэтгэлийн автобус байлаа. Удалгүй шөнө боллоо. Хүмүүс гэр гэртээ харж сэтгэлийн автобусанд оддын гэрэл буулаа. Хэдийгээр хугацаа өнгөрсөн бол уулын зүгээс нэгэн том, дөгөөн жижиг хоёр сүдэр ганхан алхасаар өрөөдөн орж ирж байлаа. Аава, юу авахаар явж байгаа юм бэ? Рил үсгийг үзэж дууссан юм чи одоо мэм үсэг хэрэгтэй дээ. Ин ярилцах сүдэр бол жинхэнэ хар бавга аав түүний бяцхан бамбрууш хоёр байлаа. А бавгаан гар дээр тосгоны автобусны рил үсэг байв. Сар хүртэл нойрсон харах шин байсан тул хинч мэдээгүй нэгэн ийм явдал тохиолджээ.